Оросын Эрцэнка гэх байгууллага дайны суртал хуулийг Монголын хүүхэд залууст удаа хийж байна. Оросын холбооны улсын элчин сайдын яамнаас өнгөрсөн жил эр цоргийн хичээл гэх цуврал лекцийг Эрцэнкагаар дамжуулан Монголын хүүхэд залуучуудад хүргэж байсан бол энэ жил Цэргийн Баяр нэрийн дор Украинд үдүүлсэн дайны талаарх Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа гэх баримтат киног үзүүлсэн үйл явдал боллоо. Уг бусармаг үйл явдлын талаар Монгол улсын боловсролын сайд Инх хамглан Бат цэцэг, гадаад хэргийн сайд Бат цэцэг нарыг яаралтай тайлбар хийхийг шаардж байна. Учир нь Монгол улсын залуучуудын ирээдүй оюун санааг булангууртуулсан дайныг суртал ухуулга хийсэн уг үйл ажиллагаа Монгол улсын үндсэн хуулийг зөрчиж байна. Оросын холбооны улсын нөлөөлөл Эрцэнка гэх уг байгууллагаар дамжин хүүхэд залууст нөлөөлж буйг нүүн арга хөдөлгөөнөөс удаадаараа сануулж шаардлагуудыг Монгол улсын засгийн газар боловсролын сайдад хүргүүлж байсан ч дөрвтэй арга хэмжээ аваагүйгээс өнөөдөр бид Оросын нэг тосгон мэд залуучуудтайгаа иргэдтэйгээ доромжлогдож байна. Хүүхдийн ирээдүйд санаа зовдөг эцэг эхчүүд хүүхд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллагууд ерөнхий боловсролын сургуулийн багш нар нийгмийн ажилчид ийхүү бусармаг үйл ажиллагааны талаар сонор сэрэмжтэй байж өөрсдийн шаардлагыг боловсрол соёл шинжлэх ухааны яамд хүргүүлэх хэрэгтэй. Дэлхийн олон улсад Оросын соёлын байгууллагуудыг хааж Орос сургуулиудыг улсаасаа гаргаж байгаа. Гэтэл манай улсад дүүрэг болгонд нийслэл хоттой дүүрэг болгонд аймаг бүрт Орос сургуулийг байгуулахаар зэхэж байна. Монгол улсын түүхийг гуйвуулж Жууку хэмээх хүн Монгол улсын баатар байсан мэтээр ойлголт төрүүлж Жуукийн 2 дахь хөшөөг барин хэмээн зарлаж байна. Эрхчлөөд тусгаар тогтносон улсын иргэд юу бодох, хэний хөшөөг хаана барихаа шийддэг байх нь үндсэн хуулиар хамгаалагдсан эрх юм аа. Энэ үйл ажиллагааг энэ шаардлагуудыг удаадаараа хүргүүлсэн ч хэрэгжүүлээгүйгээс болоод Монгол улсын залуучуудын баярын өдрөөрөө юу үзэх, юу эсвэцгийг Оросын холбооны улсаас програмчлан үзүүлж байгааг эрс эсэргүүцэж байна. Монгол бол хүүхэд залуусын улс. Монгол залуучуудын ирээдүй хойч үед булангарсан оюун санаатай түүхийн хувьд програмчлагдсан Оросын нөлөөлөлт авсан суртал ухуулга бүхий мэдээллийг таслан зогсоохыг шаардж байна.